Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч TBS телевизийн бүхэн алдар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн дугаарт Өвөрхангай аймгийн хар орон сумын харьяат Монгол улсын гавьяа тамирчин үндэсний бүхэн улсын начин хилчин спорт хорооны багш тасгалжуулагч Дашцвигийн Пүрвсүрэн ах маань өргөдөн оролцоход бэлэн боллоо. За мөн хамтдаа бас нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Говьлтай аймгийн Бэгэр сумын харьяат Саан бүхэн олон улсын хэмжээний мастер. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочинтой олон жил шигшээ багт хамт бэлтгэл сургуулаа хийж ингэж залуу насаа зориулсан Игшав дивжээний багш тасгалжуулагч Хогнооны Наран гэрэл багш маань бас бэлэн болсон байна. За сайн байцгаана уу? Саршин сайхан шинэлцгээсэн үү? Сайхан шинэлсэн. Сайхан аварцгааж байна уу? За. Багшийн ажил алба өндөр тавтаа сайн. Сайн байна. Сайхан аварч байна. Сайхан аварч байна. За, нараа сайхан аварч байна. Сайхан аварч байна. Ажил төрөл сайн аа. Сайхан. Шамдар мундаг оо. Мундаг сайхан байна. Оо. За мэд. Шамдар гэж бэрхүү. Сайхан аварч байна. Шамдар динх бяртаа өнгөтэй байгаа юм шиг байна да. Бяртаа байна. За манай TBS телевизийн бүхэн алдар нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгч бид нартай хамтран ажилладаг сүүн соёлыг түгээн дэлгэрүүлэгч Сүү Хувьцаат компани маань эдээний дээж энэ сайхан шимт сүг та бүхэндээ бас цагаан сүүний дээж тийм ээ. Аярлан барья. Тэгээд үндэсний өв соёлыг түгээхэд бидэнтэй хамтран ажиллаж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч ийм сайхан компанид бас бид бүхэн баярлж явдаг. Саршин сайхан өргөн дэлгэр болов. Сайхан өргөн дэлгэр боллоо. Тэгээ энэ жилийн цагаан сар чинь гал мөрөн жил чинь ер нь их сайхан жил гарлаа шүү дээ. Тэглээ. Тий. Багш ажил тавтай. Шамдар бэлтгэл хангаал тэгэл төрөл бүрийн ажлыг гээл тустай gaaj байна да. Тэгээд зөв. Шавтайгаа нэвтрүүл хөтлөө найзгаа бас гоё спортын тухай ярилцах гал бүхий тухай ярилцж хөөрнөхөөр сууж байна да шавтай. Тий, яг өнөөдрийн маань пүүжэн начны маань одоо амжилтууд бол олон салбарт байж байгаа шүү дээ. Үндэсний бүхэд байж байгаа, саамжуудаа бүхэд байж байгаа, сүүлд нь багш засалжуулагч болоод бас олон амжилтыг гаргасан. Тэгэхээр энэ болгоныг хоёлаа гуруулаа нийлээд одоо сайхан хөөж хөөрж ингэж ярилцах юм байгаа. За тэгэхээр уламжилт болсон нэгэн асуулт байдаг. Одоо бид бүхэн үндэсний бүхэн хүрээнийхэн бол мэдээж таныг андахгүй л дээ. Одоо шинэ гарч ирж байгаа энэ бүх сонирхогч залуучууд дүүнерт зориулаад бас нэг танилцуулга маягаар өөрийнхөө бага нас тийм ээ анх одоо яаж бүх рүү орсон нутаг ус ээж аавынхаа талаар сайхан уучлаач та. За тэгээ. Би ч одоо Өвөрхангай аймгийн хар орон сумын харьяат хүн байгаа. Одоо тэр хар орон сумд баг насаа өнгөрөөж одоо эцгийн гар дээр мал хариулаад өссөн юм. Хөдөөний л хөвгтийн нэг адилтай. Одоо хөдөө чинь бас сайхан ноцолд нь, айргад нь, хурууд нь тиймэрхүү байдлаар л өссөн. Бусдын жишгээр л өссөн. Тэгэл нэг 7-8 дугаар ангид ороод бас нэг бүхий секцэнд ороод тэгээд явлаа. Тэгээд тэр үед чинь биеийн төврийн багш Баасан Сүрэн гэдэг багш байсан хараа. Тэр хүний хаа юу гарал үндэсний бөхөр чиглүүлгээр л явсан тоо. Том томрон биетэй байвал ямар хөө бие. Ерөнхийдөө хүүхэд байхдаа бол бас арай товрол байсан баг. Бас тэр одоо. Тий. Тэгээ бусдын бодвол бас нэг хөдөлгөөнтэй тийм хөвгт байсан юм уу? Би чи бас нэг өнжөө суудсан дүүтэйгээ нэг сургуульд орсон шүү дээ. За. Нэг ангид орсон. Тэгээ ч юм уу арай том л байсан баг. Тэгж явсаар байгаад нэг мэтгэд бүхэд дуртай болсон. Тэгээд дуртай болсон. Бүхэд дуртай болоод. Тэгээд нутаг орондоо чи бас амд гарнаа тэр чинь. Бас тэр чинь нэг өдөр өнжүүлэх ингээд нэг клуб байсан хар орнд чи бас нэг тийм Баасан Сүрэн багш л эхэлж хөөхтэй аваад эхлээд нэг сонгож авсан байхгүй юу хэддүгээр ангичээлээ. Тэг чи нэг хүүхдүүдийг сонгож аваад намайг ерөөсөө тоодгоо тэгж л анх тэгжсэн. Тэр нэг өвчүүдийн хүүхдүүд байсан. Одоо Цэдэн Бааслангийн Бат тулга гэд байсан. Одоо энэ шарав дөрж бям тогтох гэд 8-гийн аслан хүн байгаа шүү дээ. Тэр мөрийг чи ихлэ шууд авчлаа. А хинтийн тэр чинь хар орны хүн байхгүй юу? Тийм Өвөрхангай хар орны.
Тэгээд тэд нар чинь ингээд нэг барилдаг улсуудын хүүхдүүдийг шууд аваад бидний үед зөндөө байсан юм. Одоо нэг ясандаа жоохон сонгодог клуб байгуулсан биш үү? Тэгээ намайг таадаг за чамайг өндөр ингээд авчи гэх тэгээд явж ирсэн баг. Хар өрн сумжи эзэнээс л том сум да. Тэгээ том. Эхээс хэдүүлээ та. Эхээс сургуулаа. Танаас өөр барилдаг хүн байхгүй. Манай ах чинь сумын зам байсан байгаа. Зэрэгт ухтаал сумын зам болж тэгээд нэг барилдаг. Манай аав бол бас том хүн шүү дээ, надаас том. Өндөр хүн биш. Манай аавын тал 90 жамбийнхан гээд харагддаг бол ерөнхийдөө барилдаг усуд ер нь тэднийхэн шүү, манайхан шүү. За тэгэхэд мэдээж 10 жилээ дүүргээд. Тий. Тэгээ хот руу орж ирнэ. За тийм хот руу орж ирэхээс өмнө мэдээж бас аймаг сумаа төлөөлөөд эн чинь анхны ер нь суур саамжууд уу шууд үндэстэн бөхөр байсан. Анхны юу чинь чөлөөт шүү дээ ерөөс. Та юу? Шал өөр төрлийн спорт. Шал өөр чөлөөтийн хүн байхгүй байсан юм. Чөлөөтөр эхэлж явал чөлөөтийн аймгийн орморхтор бол төрүүлээл. За. Тэгээ үндэсний бөхөр 15 16-ад 2-тоор 17 18 төрүүлсэн байхгүй юу 89 онд. Тэгээд 89 онд чи энд ирээд юунд ирсэн? Улсын аврагт ирсэн. Тэгээд одоо энэ цэрэн бонц бүгд л манай үеийнхэн ч бүгд л орж ирлээ шүү дээ. Тэгээд намайг ч орж яхад завхныг шагдарч юу гэдэг нэг залуу төрүүлж ирсэн. Одоо тэгээд Багнуурын загц сурам од гэрэл заа. Тэгээд би чинь 6 7-д орж ирсэн баг шүү. Тэгээ уран барилдааны шагнал заваад. Тэгээд явж ирсэн юм. Тэгээд чинь өвөр хангаач би ч одоо харанд байжгаад өвөр хангаад өдрөнжүүлэх гээд насан жаргал багш гээд манай одоо насаа багш ангиас тэр хүн чинь өдрөнжүүлэх байгална гээд тэгээд тэр юунд ороод дотор байранд авч суулгасан байхгүй өвөр хангаад би тэгээ өвөр хангаад 9 сар удаар ингэ өвөр хангаад гэсэн. Тэгээд чөлөөтөр явал тэгж явж байгаад 90 онд л юу яа тийм чөлөөтэй залуучууд улсын аврагаас хүрэл аваад. За. Өсрөө үед бол хотон зэрэг дандаа хөрлийн төлөө явсан. Тэгээд залуучуудаас хүрэл аваад тэгээд явж ирсэн. 90 онд чинь бас насан туршидтэй улсаар чөлөөтөр орж ирсэн юм. За. 4-т орж ирлээ шүү дээ. Бас хөрлөөс болтраад. Хөрлөөс болтраад түмэн насны чинтэй барилдаж. Тэгээд явчихсан. Тэгээд ягаад самжуудаар орчих вэ? Тэгээд тэр чинь 4 сард нь юу болов? Самбын залуучууд улсын авраг болоод. Завханд болж ирсэн. Тэгээ тэнд очиод бас хүрэл авчихгүй. Тэгээ намар нь юу яагаад намар нь энд нэг тэр самжуудыг цугларалт болсон юм аа. Тэр нэг тэнд болохтан зэрэг нөгөө юу яахгүй. Медаль авсан улсуудыг цуглуулсан юм аа нэг том цугларалт болсон. Тэгээ тэнд чи яагаад тэнд цуглараад ирэхгүй. Тэгээд яагаад чин тэгээд тэнд байж байгаа л явчаал ирсэн чинь тэгээд дахиад дуудаад чанар багш л авсан юм л да ер нь. Чанар багш бүр өчрөг шигшээд залуучуудын шигшээд авъя гэдэг. Тэгээд тэдний бэлтгэл хийж байгаа тэдний нүдэн тоогдсон байна. Тэгээд бол бас чөлөөтөр явчих гэсэн бодолтой байсан. Тий. Хэн цаа явар мөршин клуб байгуулна. Чи явар чөлөөтийн юугаар яв гэж тэгчихсэн. Тэгээд үндсэндээ бол чанар багшийн үгэнд ороод тий. Тэгээд чанар багш яг үү эхлээд нөө юу яахгүй шигшээд бол цалин мөнгөтэй эхлээд залахгүй. Зөв нэр амьдрал бас өөр болох гэж байна чинь тийм ээ залуугаараа. За тэгээд хот руу орж ирсэн. Тэгсэн. За өнөөдрийн манай бас цуг хөтлж байгаа нараа багш маань бас энэ үед шигшээ багт саамжуудаа бүхийн том тамирчин болцсон байсан баг. Он цагийг бодоод үзэхэд. Ягаад гэвэл нараа багш маань хэдэн оны 87 онд лөө. Би хөөжиг ихтэй хоног 87 88 89 ингээд төрүүлсэн. Би тэр 90 онд завхан залуучууд шаап тэр очиад тухайд 4 сар болоод завханд би төрүүлээд хөөжиглээд тухайд залуучуудын шигшээ авагийг байгуулад та бүр сүрэнтэйгээ танилцаад тэр 90 оноос хойш цуг одоо хүртэл цуг. Тэр чиндаа найзтайгаа. 90 онд ирэх яваад өсвөрийн ангилд бид тэр чи яваад тэр залуучуудын шигшээд ороод найзтайгаа цаг одоо багшлаад үндэсний бүх саамжуудаа л өдөг томтой гэж байна та. Өнөөдрийн манай энэ өнөөдрийн нэвтрүүлгийн дугаар бол үндсэндээ одоо тэр 90-ад оны 2000-ад оны үеийн саамжуудаач ялангуяа та нарын үеийн тийм ээ одоо барилдгаа байцсан Ахмад бөхчүүдийн хувьд бол бас сонирхолтой дугаар бол тэр үеийн сайхан тэр шигшээ багийн саамжуудаа бүхийн за мөн үндэсний бүхийн тэр сайхан дурсамжуудыг хэдүүлээ ярилцах юм байна.
За анх та хоёр маань тэр үед танилцчихсан байна тийм ээ. Залуучдын шигшээ багт анх. Тийм. Очиход нараа багш минь ямар хөө хөх сууж байна. Нараач бол бидний бол урд нь өсвөрийн улсын аврам орчин дасархай төрүүлсэн. Хаяа од болсон. Тий од болсон байхгүй. Тэгээ жигтэй хүн гой гуцтай. Ганган. Ганган гэж жигтэй хүн. Тийм л хүн хүүхэд зохонд очиод Ирэмбэрээ бас жоохон ахарах нь үз самжуудаа талдаа. Тэгэн. Тэгээд тэрнээс хойш л бид тэр хамт хөвж байгаа юм даа ер нь бол тий. Тэгээд ерөнхийдөө 91 онд Орос чинь нэг байж жагаад 15 болсон. Тий за. Тэгээд анхны дэлхийн аварга 1992 онд Англи болоход манай Пүрүсрэн маань тэр жил Англи болсон дэлхийн аваргад 74 гэлэрэн тавьж хөрмөлөд авчихсан. Сүү соёлыг түгээгч Миний Монголын Сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч Миний Монголын Сүү хувьцат компани. Дотоодын тэмцээн бол яг хөө ингээд эхэлж байна. За дотоодын тэмцээнээс гэхдээ бас санаанаас гардаггүй сайхан ажилтуулсан. Яасан гэхдээ би юу яахгүй юу? Энд ирээд байж байгаа тэр чинь нэг зүгээр хүүхд ирээд барилж байгаа 91 онд залуу биш насан туршид улсын урагч намар болсон юм. Тэгээ урд нь нэг бас нэг сорилго тэмцээ болоод би чинь нөгөө хиний зохны цэрэн доноо Болдбаатарт 12-0 юу. Тэгэл өнгөрсөн. Тэгээ би ч медаль авахгүй байдаг. Тэр чинь айлын хажууд л байж байгаа чи ирээд. Тэгээ байж байгаа дараах нь харин тэгсэн чинь улсын аваргын тэмцээ болоод. Тэгээ би барилдсан чинь нөгөө болдоохтой барилдаад. Нөгөөдгөө чи яаж яваад хожицсан нэг хоцсон байхгүй юу? За. Тэгээ тэр жигтэй явсараа төрүүлсэн байхгүй. Насан туршид улсын аваргаар. За. Тий. Тэгэл ерөөсөө залуу тамирчин намайг төрүүлэн чиж бодоагүй бах. Тэгээд төрүүлсэн байхгүй. Тэгээд би чинь ерөнхийдөө гараад ирсэн байхгүй. Тоогдоод хүмүүсийн тоогдоод энэ эвгүй барилтантай юм байна. Ер нь жоохон барилтаа сонир л да. Манай чинь даан өмсөн хонгод нь тэгээ нэг сонир нэг нэрзэн шиг нэг сонир гулзмаа сонир барилдаг байхгүй. Яг нэг хүмүүс чинь барьц барьцгээд байхгүй. Хүний барьцыг өгөөч юм уу. Тэгээ 92 онд чинь хамгийн анх нэг зөвлөлт чинь нэг байж байгаа 15 бос тэр чинь хамгийн онцлог дэлхийн байхгүй. Тэгээд тэр жил дэлхийн аваас хөрөл аваад дэлхийн аваад насан туршийн гараа анх ихэж исэн. Тэгээ ер нь 92, 93, 94, 95, 96, 98 хүртэл 6 жил тасралтууд дэлхийн аваад барилдсан. Дэлхийн аваад тэр барилдсан тухайгаар түүхөө жоохон яд хөрш нэ за та 92 онд анх одоо Англид ихлэ явсан. Тэр чинь цөөхөн явсан юм аа. Тий цөөхөн явсан. Тий. Баатар бол дүүрээ болдням. Та дөрөв явсан баг. Бид дөрөв явсан юм уу? Дан бах явлаа. Та дөрөв явсан. Бид дөрөв явсан. Чагаа огш хинтээ пүргөч рогш иртээ. Тэгээд тэр чинь анхудаа онгоцорнд үзэж байгаа. Онгоцон сууж үзэж байгаа. Хөтөн явахтай. Тэгээд тэр чинь энэ орон нутагтаа бол онгоцон сууж байсан да. Бидний үе чи бас нэг сайхан байлаа шүү дээ. Тийш. Сумруу ч онгоцон чинь. Нөгөө 30 минут явал очиж шүү дээ. Тэгээд тэр том онгоцон чи анхудаа сууж үзэж байгаа. Хилэндээ салгаж. Тэгээ англи явж байгаа. Тэгээд очиж юм болоо их сонир байсан. Юм болоо ихгүй. Тэгээд тэр чинь нэг их чолон орж исэн. Тэгээд би чинь хүрлийн төлөө хүрэл авч исэн юм а тий. Хүрэл авч исэн. Тэгээд тэр ерөөсө хүрэл аваад мартагддаг юм а тэр. Чагаа огшил одоо яста болж шүүл гэдэг би ч юугаа мэдэхгүй тэгээд гараад барилдал яасан мэдхгүй ялсан гэж. Тэгээд хүрэл авцсан байсан нэг үйдсэн чинь. Тэгээд тэр үед чи явж байхад одоо тэр элчин сайдын яам дээр л очиж шүү дээ. Тэгээд нэг юутай юм одоо нэг гарын 5 хуруу гээд дугуйгаар тойрчихсэн шүү дээ. Тэр мөрчсэн тэнд таарчихсан шүү дээ. 5 дугуйчин. Тийм 5 дугуйч. Нөгөө харигж байгаа байна тэр тийм. Тэгж хөвчсөн. За одоо Орос одоо сүүлийн дэлхийн аваргад хамгийн анхны хөрнөлөд явсан. За 93 онд битээр ахаад явлаа. 93 онд би залуучд яваад манай он чим насан туршийн дэлхийн аваргад очсон. Тэр нь жоохон манай пүүжигээс барилтаа сонио. Хэнийг ч ялж магадгүй хэн ч ядаж магадгүй. Ерөөсөө л нэг оноо моно хамгаад нсэн байхгүй дүр яваал үлчтэй сонин байлаатай байхгүй. 93 онд бас дэлхийн аваргад бас медаль аваад төрүүлчих боломж байсан. Тухайч бас нэг Орсын алдарт эгүүш ингээд нэг амар их гажсэн тэр тухай бас жоохон ярьдаг байнаас жоохон. Тэр эгүүш чи амар авдаг байсан байхгүй. Одоо тий. Тэгээ тэр чи ерөөсөө би нэг 93 оны дэлхийн аварга 93 оны дэлхийн аварга тий. Тэгээ тэрэнд ялагдаад
өчүүлчихэд юм одоо чинь. Өчүүлэхгүйг л бодно шүү дээ тэр чинь. Хөл гартаа татуулч хөл гарт жигтэй явдаг тийм хүн байсан байхгүй игрүүшгэн гэдэг. Тэгээд тэр чинь тэрэнд ялагдаад дараа нь би чи хинд ялагдчихдаг лээ. Белорус ялагдчихдаг. Тэгээ хөрлийн төлөө ялгад бас тэгээд бас мултарч ирсэн. 93. Тэгээд шарттай он тэгээд төрүүлэн гэж шарн годолцоол тэгээд 94 онд Югослав руу явлаа да манай он тэгээд одоо Югослав руу яваад Югославд одоо манай 94 онд чинь Хэмэртэй байсан манай он чинь тэр жил тэгээд ер нь ч нөгөө бас өөрийгоос медаль авчих төрүүлчих боломжийг бодож ирсэн. 94 онд чи би улсын аврагтанд төрүүлж чадаагүй маа. Хүрэл авчлаа мөнгө авчлаа. Тэгээд жаяа өгч гэдэг. Тий. Жаяа өгч тэгсэн тий. Жаяа өгч тэгсэн. Жамсран багш дөө. Жамсран багш. Өөрөө нь яаж аваад байгаа гэсэн юм. Наа чи тавах гэнэгүй ярьж байгаа бас. Тэр чи би хожиж явж байсан байхгүй. Жаяа өгч. Тий. Тэгсэн чи тэр цаанаас нөө Эрдэнэт за такси байна. Нөгөөт чи ингээл юусэн тэр чи хэдийн хилтэй орсон жаяа өгч жигтэйхэн их чинтэй орсон. Бараг 90 хилтэй орсон баг. Тэгээд байжсэн чи нөгөө ерөөсөө надтай барилдагчл орж байгаа шүү дээ. Тэгээд ерөөс шүүгчтэйгээ нийлцсэн. Тэгээд ерөөсөө барайл гифт чинь ерөөсөө барайл ухлаар битээд өгнө. Тэгээд би чи хожиж явж байгаа байхгүй. Тэгээд шар хөдлөөд яасан чи нэг л яасан юм дэ ингээд өвдгөлцсөн шиг юм а толгой дээр. Нөгөө ингээд чир татхан гутаа. Тэгсэн чи техник оноогоор таргуулад очир бол гойсон чи найз нь чинь. Тэгээд би хожигдсан байхгүй юу. Тэгээд хөрл авсан. Тэгээд тэр он чи яваад Жамсар багш юу гэдэг дэлхий аврагт явах гэж явах үү тий. Тантай барилдах гэж хэрэгээ бүтээсэн юм шүү дээ. Тэгээд би дэлхий аврагт яваад нөгөө игрүүшгэн гэдэг нөхөр чи харин нэг гүрзийн диалект юм. За гол өрсөлдөгч маань. Гол өрсөлдөгч маань. Тэгээд би нөгөө гүрзийн миналаад аврагын төлөө нөгөө Украины бүхтэй барилцсан. Украины бүхийг чинь 8 олчлоо 10 олчлоо. Тэгээд авраг болж исэн. Тэнд чинь Эрдэнэ тод явж авраг бол эмэгтэйгээс нэг төрүүлсэн юм тий. Тэгээ ерөнхийдөө нөгөө 94 онд ч манай онд ч байсан. Ерөнхийдөө аврагынтай 8 олцсон. Тэгээд нөгөө нэг ирүүшин ялгачихаар манай өөрөө жоохон бас зүрх сэтгэл орсон уу сэтгэл орсон уу яасан. Тэгээд тэр гүрзийн чинь гарч ял бас л шантцсан шүү дээ. Тэгээ өөрөө 95 96 онд энд ялагдсан гүрзийн төрүүлсэн байдээ. Тэгээ манай бас азуу ч юм уу өөрөө сэтгэл зүй ч юм уу мэдхгүй тэгэл уул нь 95 96 97 бүгдэнд нь медаль аваад төрүүлчихээр байсан. Тэгээд дандаа хожиж байгаа бол хожигддаг байсан. Тэгээ 95 онд яачлаа бас нэг 95 онд яхаа 95 онд бол би тэгэл ерөнхийдөө ялагдсан юм. 95 онд жилийн дэлхийн аварга бас төрүүлнэ гэж мэдээж авчихсан шүү дээ тий. Тэгээ 96 онд бол төрүүлчихээр байсан юм. Зооны аваргын төлөө нэг Белорустай нэг өндөр Белорус байсан юм. Тэрнтэй барилдаад 4-0-оор хожиж өгч байгаа. Тэгээд нөгөө төчний намаа ингээд цаг дуусгаж байгаа 20 хэдэн секунд дууссан. Тэгээд ингээд барилжсэн чинь ганцхан шүгэл дуурсан чинь намаа ингээд 2 сугаар тэрээд илтдэг юм аа. Тэгээд нөгөөт нь дивжинээс гарчихгүй юу. Тэгсэн чинь шүгэлдсэн баг. Тэгээд би биеэ сулсан чинь нөгөөт чи авч идээд 4-оор болгоо. 4 оноо заачихгүй юу. Тэгээд боо маргаан боллоо тэрчиж. Тэгээд би чинь байжаагээд ахт нь гэсэн нэг оноо авахгүй яад ингэж одоо 20 хэдэн секундэд нөгөөх нь би санаад байсан л. Тэгээд яасан чи яаж авах вэ? Байжаа гэсэн гэдэг нь багшаас асууж багш байжаа гэсэн барилдахгүй. Би маргааны шийдэхэд төр хүлээж ихтэн. Тий. Тэгээд яасан чи өөрөө ангирс тавьж очиж 20 хэдэн секунд тогтсон гэж удаад аавна гэж бодохгүй юу? Тэгээд яасан чи яг аав шүү дээ. Авч чадаагүй. Нөгөөх нь гівтээд өгч юм чи хичээл. Тэгээ ялгцсан байхгүй юу? Тэгээд нөгөөх чинь би хөрлийн төлөө тэгээд нэг орос байсан юм. Тэгээд тэрнтэй ч нэг шамдж өрөлдөг байхгүй. Шатцсан л бас нэг 2 3 оноогоор хожиж байгаа. Тэгээд сүүлийн оноогоор л хожигдсон тэр. Их улаараа. Ер нь 95 онд гэсэн нөө ч хөрөлч нэг сониг биш л байлаа л дээ. Төрүүлэн хийж өгч байгаа. Тийм шүү дээ. 95 онд манай чин дээр Казак үзэхгүй Казак 4-0-оор хожиж жагаад 4-0-оор хожиж бас энэ чи бас нэг илүү оноор хожиж нэж байгаа бас нэг хонгодж байгаа давхар ачуулчлаа би бодоод байт. Хоживж байгаа л эхлээл алж байгаа л сүүлд нь бүр ингээд хамгаалалч байхгүй оноо. Тэгэл оноо авах гэж дайч явж байгаа л өөрөө
давхар ажиллах юм эсвэл бол хүний юмд ороод тэг санаа онцоод идэх байхгүй. Харилтанд бол ямар ч тэр аврам байсан ам авахгүй унаа аваад дайрал үзэж идэх. Тэгмээд яг нөө саан бохин төхөндөг хар баяраа гэдэг ахын пүрүсүр байдаг. Оноо хамгаалж бичих зүгээр л юу. Үдэ анаал тэр наагаал хүмүүрээ өмсөөл явчихдаг гэсэн тийм нэг ямар ч хүнээс оноо аав тийм их байлантай байсан. Ер нь миний бодлоор 95 онд төрүүлж бол 96 онд төрүүлж үздэг лайлайланд байсан. Тэгээд 97 онд яалаа. Явлаа. Гүрд рүү. Гүрзэд явсан шүү дээ. Гүрзэнд яваад бас Баслоо үрдээ. бас нэг буу юм болсон тий. Өө тий. Тэгсэн чинь насаа өгш явсан мөхгүй насаа өгш мөдөд нахаа. Тий. Тэгээ би суулаа тавьчихгүй юу. Тэгээ унцсан өнөө нөгөөтг аваа шидсэн. Тэгсэн чинь тэрэнд 4 оноо заагаад Танд 2 оноо заагаад. Үшээ надад оноо байдаг. Оноож байдгүй. За. Тэгээд ингээ маргалдаасан чинь шүүгч нь буцаж ингэж байлгаж байгаа надад 4 оноо гэд. Тэгээ буух гэсэн чинь нөгөө яа принцип биш үү Белорусын. Тий. Тэр хүн чинь дахиж ирэнгүүтээ дахиж маргалдаад. Тэгээ нөгөөдөг чинь 4 оноо өгсөн бохгүй юу. Тэгээ би буухгүй байсан чинь багаар чинь гасна масна. Тэгээ насаа огш чи буучих одоо бууж байгаа шийдэн мэднэ. Гэдсэн чи яг шийдчихтэй. Тэгээ дараагийнх тэр нөгөөдхийн дуудаал тэгээ тэр хүн чинь төрүүлсэн шүү дээ. Зооны агуул ч чинь. Би зооны агуул л. Тэр чи өөрөө 82-т үздэг чи 82-т бас. Хөрдийн төлөө тэгээд бас барилдаг бол бас л нуурлал. Тэр чи яг хөрдийн төлөө тэгээ би гасагдсан. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын Сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын Сүү хувьцат компани. Яг нөгөө зах зээлийн шилжилтийн үеийн ийм тамирчид тийм ээ. Тийм шүү дээ. Тэр үеийн одоо тэмцээн уралдаанд явдаг одоо зардал мөнгө одооныхтай харьцуулахад бас спонсор энэ төр гэж юм ямар байсан юм. За та хэдийн маань энэ одоо тусалж дэмждэг хүмүүс гэж ямар улсууд байсан. Ер нь ямархуу маягаар энэ зардал мөнгөө босгож энэ олон тэмцээнд гадаад дотоод руу ер нь явдаг байсан. Эсвэл шигшээ баг цаанаас нь ингээд 100% даачдаг байсан. Оо тийм ба. Одоо ч тэгч бид нар чинь бол одоо тэмцээнд явна шүү дээ. Тэг чи ерөөсөө тэмцээнд явахын хаврт өдрөл зардлаа хайгаал явна шүү дээ. За. Тэгэл манай нөө хоёр багш л явсан зайл. Чага ушууж хоёр шигшээгийн багш нарч. Тэгэл тэднэр л нэмүү зардал болоод тэгэл ерөөсөө хамгийн хямдханаар л явна шүү дээ. Орон нутгийг дамжуул нэг нарлагтаа суугаад Москва хүртэл тэгэл 5. Тэгэл замдаа нөө хүний юм зараал. Тэг бэлэн гомын идэл. Манай чи бэлэн гомт их юм. Шууцтай. Тэгшээ өгчөд ингээд улсын аваар байрлж, хотын аваар байрлж чинь. Тэгшээ аваард явах чинь карманд мөнгө нэгэд өгч чинь. Тэгээ юухан тодорхой зардал мөнгө хайна гэж байхгүй шүү дээ. Санаа зовхон байх. Санаа зов. Тэгэл нэг зах зээл үе 91 он гал бид чигшээд орж ийл. Ер нь хамгийн хилмигдсэн үеийн тамирч бид нар боддоо шүү дээ. Магадгүй. Тухай одоо жудогийн зааланд 70-80-100% гэсэн бол одоо саймын зааланд нэг 10 хүрэхгүй, жудогийн зааланд 10 хүрэхгүй. Бэлтгэл хангах юм байхгүй. Тийм юм ихтэй бэлтгэл. Тэр үл чи юу байсан юм бэ? Нөгөө хоёр тийш нь салгаа хийцэн. Нөгөө самжуудаа гэж. Хуучин нэг байсан. Хуучин нэг байсны салгаа хийцэн. Тэгээд дөр чи ерөөсөө самбод орсны улсын аврагт орсны жуудад оруулах. За. Жуудад орсны самбод оруулахгүй гэд. Шигшээгийнх чинь тэгдэг гэсэн. 1985-аас 95 хүртэл нөө жудогийн самбаар 95 хүртэл загалцсан байхгүй. 96 онд нэгдсэн. Тийм 96 онд нэгдсэн юм байна шүү дээ. Хамаагүй дуртай өнгөл тэмцээнд орж болохоор. Тэр ямар сонин дөрөвд байсан бэ? Хон тийм энэ одоо цаад энэ дээрээс л шигшээг өгөржээс улсуудад тийм байсан бэлгүй тийм бодолтой байсан. Тэгээд 10 хүн уг нь тэмцээнд оролцогчид олон өрсөлдөгч нар их байх тусмаа амжилт гарах юм нь сайжирмаар. Эсвэл зүгээр нэг жудаагийнхан ч юм уу самбийнхан нөгөө мэх техник нь хоорондоо бас ирлийзчээд яагаад амжилт гарахгүй гэж үзсэн юм болов. Тэрийг бол өстой мэдэхгүй байна. 85 онд яасан баг. 85 онд энэ дэлхийн бүхий холбоод манайх ч ингээд самжууд бүгд исэн баггүй. Тэгээ 85 онд ингээд фиас гэж юмсэндээ байгууллага дэлхийн сам бүхий холбооч байгууллаа. Дээрээс нь Монголд болохоор одоо бүхий төрөлчийн нэгдсэн холбоо байж байгаад бас самбараа чөлөөтэй бүр тус тустай бие даасан холбоо болж анхаа нэг болсон баггүй юу. Тэгээ 89 онд самб бүхий холбооч анх байгуулагдсан баггүй бид нар. Одоо жудогийн холбоо бид нар ч. Тэгээ 85 оноос ирэхэд энэ бүхийг ер нь салгая. Чөлөөтэй самбар ингээд салбар секторууд болгоод ингээд салгасан байдаг байхгүй юу. Тэгээ 96 онд энэ чинь за энэ самжууд хамаахгүй ингээд ер нь олж болно гэдэг анх нэгдсэн маягаад гэж хамаагүй орж ирсэн байхгүй юу. Зөв. Тэгээ бид чи 92 онд 93 онд дэлхийн аварга тогтож богоноор явдаг шүү дээ.
яг нэг пүүжиг дэлдгэр бол нэг 8-гаа аваад гомингаа аваад дундийнх ингээл ганцхан чинь ид цэцгэлж байсан үг яах. Тий. Тэг чинь одоо нөгөө ганцхан намч чи баахан юм дайн юм явна. Тэгээ тэдний юмнээ зардаг байсан хөө. Тэгээд хоолны моолны мөнгө олдог. унгаадаг бас. Зөв үнэт амьдрал юм чинь тийм үстэй. Тэгээ 93 онд бид ч богоноор яваад сүүлд нь гестав руугаа орон нутгийн богоноор яваад бид нар дэлхийн цомын авах сүүлийн 3-4 жил гестав тулдаг байхгүй юу. Тэгээ тэр жил бид гурав чи битээ ирч нэг осол сердас гүлээ нэг дундаас нэг бөө нэг таранбаа шиг юм цоо нэг өдөр. Тэр нөгөө нэг таранбаа шиг юм байдаг шүү дээ таранбаа. Тэр нь цууж бүтэн өдөр явна шүү дээ. Тэгэл жингээ асна тэгэл тэрийн цугаас 94 оны дэлхийн авраг айгу дэлхийн цомын авраг. Тэгчээ яг бид нар чинь бас нэг жимийн гасаал бас л нэг хямдхан явгаар л явж байгаа юм чинь тэр тодорхой хямд байж болох хямдхан зардлаар байж болох хямдхан зардлаар л явж байгаа юм чинь. Тэгээ нарлагтаа суугаал явна шүү дээ. Тэгээд Москва гарахгүй Москвагаас нэг 2 хоногийн наанчлуу буугаал тэгээ цаашаа явбал 2 хоног дахиад ийшээ явбал 1 хоног тэрнээс араа өмнө л очих гол тэгж явдаг гэсэн юм. Наад нэг орон нутгийн буугаан цугаал Орсын. Ер нь тэгж явж байсан шүү. 94 онд дэлхийн цомын аварт Монголын баг очлоо. Тэгээд Оросын баг амар хүчтэй баг. 500 дэлхийн аварт тий. Тэгээд манай баг эдний энэ багийг ус ялахгүй чи ингээл цаазалж ирсэн чи манай баг ялчлаа. Оросын хусаа ийцсэн. Бүр Оросын бүр номер 1 баг юм хусаа ийцсэн. Тэгээ нэг аргунтай гатрлаа. 26 цагаас финалтай гэдэг бид чинь нэг бид нар ш нэг юу Оросын автобус ирж авна. Тэгэл 6 цаг болоо автобус нь байдаг. Яац юм болоо. Ирдүү яац юм болоо гол тэмцээн эхлэх гэлээд хүлээгээл. Ирдүү. Тэгэл гүүлээд нэг 2-3 км зайтай байсан байна. 6 цаг болсон юм чинь нэг автобусны сквч гүүлгээ явах та бүгд цүнхээ аваад гүүгэлсэн жил. Нэг Оросын 2 дахь команд чинь тэнд гаа зогсцсон. Манайхан дөнгөж заал руу манайхан дөнгөж нэг өвтгчт нь босоод зогсоо хаалт. Манайхан бүх халаас юм байхгүй хувцастай гадаж иргээг орсон. Тэгээ манайх бол эдгээр баг hodсон 2 дахь нь тодорхой юм чи ямар асуудал байхгүй гэдэг. Манайх бол тэр баг дэлхийн цомын болчлаа гэлээс ямар асуудалгүй гэж бодсон бид чи. Тэр амар баг нөгөө 2 дахь нь тоохч хөөгч бид нар чи ямар асуудал байхгүй гэл. Тэгэл гэтэл гараад ирлээ. Тэгсэн жил эхнээс нөгөө ватруудаас эхлээл лөөлөд хэлсэн бид нар чи баг. Бараг нөгөө 1 дахь баг гусаад чинь нутагтаар одоо гестовын багтаа таарсан 2 дахь баг тэр нутгийн баг нөхгүй. Лөөр цараа гол нэг арай ч биш нэг 6-4-оор гошлоо 7-оор гослоо бид нар юу энэ би халаах манта дээрээс нь бүгд л өөр дуулсан нэг өстой нэг шар гоцооч мөнгөмд аваад гарч исэн түүхтэй үүдээ. Тэгээ тэр жилийн дэлхийн цомын авраг бас ер нь жоохон нэг ширүүн бөгөөд айгу түүхтэй болчихсон тий. Одоо манай өвөл цулмын гавьт шүү дээ. Өвөл цулмын гавьт чинь нэг хөл өчгөө хонгодож гараад 4 хоног цацсан чинь бар сэвс очиж тэрийг өгөхгүй ш манай чинь мөнгөмдөл авчаад медаля зүүгээгүй медаля зүүрчээд тий. Тэгээд цомоо үжигчрэх хэд чихэд медалийн нэрхийн шүүгчнүүд гоод нугалчаад тоглоод тий нэг тим юм тэгээд яг чи нэг тэгж явж ирсэн юм байхгүй. Оройн манай Баатар болт чинь бид нар илүү үрдсэн чинь нэг ерөнхий шүүгчд болгоод манай 48 Баатар болт чинь аль хасцсан баа болчихсон шүү дээ. Одоо 48 Баатар болт дэлхийн цомын аг болсон юм шүү дээ. Тэр жил их хөвгт төгжлөө. Тэгээ нөгөө манай 48 Баатар бол ч бас юу штэ. Ааштай байсан. Ааштай. Тэгээ нөгөө нэг орсон чи манай оргоо ах бүүж ирээ бүс нөгөө үндний өсөө тайлцсан нөгөө говцсэндээ манай Баатар болж байна. Их гоё манай Баатар бол өөр ах мах чинь явахад мөнгчөр бол анаа яг дээд үеийн ах нар. Тий. Тэр чи мөнгчөр бол ах байсан юм аа. Тэгтээ яг нэг шигшээ цуг байсан гэхээр нэг үеч болчих гээд яг насны жоохон дэше болчих гээд. 60-аад оных болчтой тэр чинь. 60-аад оных. Тэгээд Баатар болдыг яг тэр үеч чинь нэг жоохон нөгөө халдсан нөгөөт чинь банкад ороод. Тэгсэн чи хэн оргоо ах ингээ сугандаа очиж өмдөө шүтэлж чад зүгээр ачиг халахтаа оргоо даа. Нэг нь 48-ийнх, нэг нь нэмэх 100-ийнх. Тэгээд тэр хоёр чинь өндөр гэж харьцан гоё байгаа шүү. Жинглээ өмсүүлсэн гэдэг өмсгөөд байгаа байхгүй. Нэг сонгод нөгөө ч ингээд оргоо өмсгөөд байгаа сонгод очиж гэснээр хүнд жинкийн мөн ингэ тийм аа. Сүү соёлыг түгээж. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээж. Миний Монголын сүү хувьцат компани. Пүүж огш маань 94 онд аймаг арслан болсон байдаг уу? Тэ 94 онд аймаг арслан болсон.
Ер нь энэ Самжуудагийн Шигшээгийн тамирчин үндэсний бүхийн барилдаанаар барилдах зав зайн хэр байсан. Тэгээд үндэсний бөхөр гаргасан анхны цол амжилт нь одоо энэ аймаг аслан. Тий, аймаг аслан. Тэг чи энэ бэлтгэлээ хийж байгаа очин шүү дээ. Өдөртөө ямар үндэсний бүхийн бэлтгэл гэж ямар байх юм биш. Байгаагүй шүү дээ. Тэгээ бэлтгэлээ хийж байгаа л очивол нурдлын жил нь 93 онд ч манай жам бүрүү төрүүлсэн байхгүй юу? Тэгээ 93 онд би ч очиж 4-ийн даваанд тунаад унсъя. Хадын болд гэдэг юм те. Тэр үед 4-ийн даваанд ам авдаг байсан. Тэг ам авдаг байсан. Тэг. Хадын болд жамгийн ачин байлоо да. Жамгийн ачинтай тунаа залуу хөөсөн чи. Тэгээ тунаад унсан байхгүй. Тэгээ тийм жам бүр маань төрүүлсэн байхгүй. Тэгээ би чинь ер нь болох юм байна гэж бодоод үнцээр чинь их би нэг яадаг байсан чи ерөнхийдөө. Урд нь тэгж барилж ирсэн тоож барилддаг байсан. Бас энэ жингийн барилдаанд л яагаад байсан. Анхаарал хандуулсан. Тэгээд 94 онд очиод залуу хөөчөө тэгээд 3 дээр тунал 4 дээр говш 3 дээр мягмар гэдэг говс юм байна. Тэгээд 4 дээр тунал 5 дээр бас тунсан баг шүү. Тэгээд 6 дээр тунал тэгээд мягмар сүрэн гэдэг хүнтэй үлдээл аслантай үлдээл. Тэгэл төрүүлсэн шүү дээ. Тэгээд төрүүлнэ гэж бодооч энд явахтал эндээс нөгөө нэг юун цугаа явчих юм уу тэр машин ховор. Нэг юун дээрээс 69 цугаа зах дээрээс. Тэгээ нөгөө шүнжингөө явахгүй шүнжингөө явчихвал нөгөө айлд нь очионол тэгжсэн байхгүй. Тэгэл маргааш нь очиод барилдал нь 2-ын даваад босвол тэгэл нөгөө төр төрүүлсэн шүү дээ. Аслан болоод. Тэгээд аслан болчоод би чинь тэр үе чи ховроо нөгөө мотоциклтэй явж байна. Одоо нуурдлын жил нөөцсөн хадын болдохтойгоо. Мотоциклтэй. Цул бас нэг аймгийн ачаа. Тэгээ одоо дорж очоод битээр явсан байхгүй юу? Тэгэнгүүтээ тэр чинь төрүүлсэн хүн заяа. Тэгээ одоо бол өөр л ах л та. Тэр үе чинь мотоциклтэй сум руугаа явж байгаа. Хоёулаа баяр шинэ аслан. Тэр болж байгаа ч мэдэхгүй тэгээд юусэн. Тэгээ би чинь бараг л аслан болчоод өөртөө итгэхгүй бараг ичээд байсан шүү дээ. Яагаад ингэж төрүүлчихвэ гэж бодод. Тэр үед ч одоо гар утсан цовор нутаг орныхан чинь бараг зарим мэдээгүй шахав. Яаж мэдэх юм бэ? Гар утсан чинь бараг 92 мянга гарсан шүү дээ. Тэгээд би чинь явсаар байгаа л мотоциклтэй явж тэгээд гэртээ буугаал болчих шүү дээ. Аслан болчлаа гэж. Тэгээд олсон болсон чи өөр тоож байгаа ч юм алга тийм л байсан та. Одоо сайхан болж байна. Одоо сайхан болсон л да. 1900 одоо бидний үед чинь үндэсний бүхээс ирж байгаагүй. Одоо жудооийнхан бол жудоо юугаар яг битлэгийн дараа битэл тараал сүүлийн 30 минут ч нэг цаг яг өпсө зүйл өнцөрч байна. Зааланда. Тэгвэл одоо шууд өмсөд хийхгүй шүү дээ. Яг зааланда саамын бэлтгэл дууслаа. Тэгээд нэг 30-аас нэг цаг үндэсний бүхэл нэг одоо 68-аас дээш жингийнхэн шүү дээ. Бид яс үнцэр. Бид одоо вий болохоо чөлөөтийн заалуур ч юм уу, жудуун заалуур очин. Энэ хэд чинь яс үнцөө нөө бүсөө зүгээд энэ чи залгууд зэрэг үзүүлээс яг ингээ үндэсний бүхэн бэлтгэл чи яг шгшөөгийн бэлтгэлийн дараа 30-аас нэг цагийн оронд юм уу тэг ингээ нэг яс үнцэр төсөж. Тэгээд шинэ арслан болсон. Энэ тентхийн барилдаанууд яаж барилдав та хоёр? Тэгэл ерөнхийдөө тэр хавьдаа бол төрүүлээс шүү. Зөв. Тий. Тэгээ би чинь яад нөгөөд нэг басалаараа бэлтгэл сайтай л байсан бохол доо тэдний тэр өдөөнийхнийгэн бодвол. Тий. Анхглээ би чинь бас нэг 10 дугаар анги төгссөн жилийн оваан төрүүлсэн байхгүй. Тэгэл яаж явж байгаа нэг айр живж байгаа л овны наадам болохоор очиод барилцсан чи төрүүлсэн байхгүй. Тэгээд тэр чинь нэг анх удаа тэр хардгийн баяр гэж хийжсэн юм. Одоо тэрнээс хойш 90 он байна уу 89 онд баха 89 он. Одоо ч баг хэдчнээ жил болчих. Одоо баг 40 жил болж байгаа тэр. Одоо ерөөс алгасгүй шүү дээ тэр. Тий. Тэрийг чи бийж гисэн бас нэг өөрөө нэг юу болчоод бас нэг хэд удаа хадаг дамжуулдаг байхгүй. Зөв. Тэгж хийжсэн. Тэгээд ерөнхийдөө төрүүл чинь тэр юм биш тийм ээ. Төрүүл анхны үндэсний бүхийн төрүүл бол тэр байхгүй. Дараа нь аймагтаа төрүүлсэн юм. Дараа нь аймагтаа төрүүлсэн. Улсын наадамд хэдэн оноос барилдсан та? Улсын наадамд чинь 93 онд нэг гарсан юм байна. За. Тэгээ 2-ын даваанд хүнд очсон залуу хөх гараад
Энэ эрх 2-2-2-1 төлөө очсон. 2-2 начны ховдын. Тий. Тэгээ 94 онд тэгсэн. 94 онд бол аймагт барилдахаар улсадаа бол барилж чадсан юм шүү дээ. 95 онд барилдсан 3 дөрөв баахан аймгийн аслангууд яадаг шүү дээ. Нэг амлах байлгүй. Амлдаг энэ төр үчин. Тэр үед бас нугалдаг байсан юм уу? Зөв. Тий. Тэгээ өсгөө аврахтай тараад хэмжээсэн. 96 онд ч барилдаг байхгүй бас. За. Тэгээ 94 онд ч манай юуны сум яваа болоод бас. Тэгээ тийш очиж барилдсан. Энэ хэл улсын цал авчий гэж нэг шамдахгүй л авсан. Шамдахгүй л байсан юм л. Тэгээ 97 онд ч Сүхбат ч начин байсан. Сүхбат 4-ийн донд хамлуулаад байна. Тэгдгээ. Тэр барилдаан бол явж идэгий, тийм ээ. Тэгээ 98 онд барилтал Монгол улсын начин болсон тийм. Тэр талаараа дэлгэрүүлж яриач. Наадмын үед ер нь одоо тэр та зүрхэн ярьлаа шүү дээ. Би нэг шамдахгүй байсан, улсын цолмол нэг бодохгүй байсан, саамжуудаар угаа анхаарлаа хандуулсан байсан. Гэхдээ бас нэг барилжлаа гамж бас нэг улсын цол авчийл гэж бодож очив. Би юусоо тэгж боддог байсан. Тийм үү, сони тий. Надад бол аймгийн асланд баг хангалттай авах юм. Тийм бодвол тэгдэг байсан байхгүй. Тэгээд нэг одоо 98 онд анхудаа их Монголын хүчтэн дэвжээ гэдэг чинь анхудаа байгуулагч. Тэ авраг байгуулсан. Тийм анхудаа байгуулсан. Тэгээд манайхан чинь бугын сэнгэ аж хугараад. Хамтарч одоо бүгдөө нийлжил орчин л юу. Тий. Манай хилчнийхэн 98 онд анхудаа хилчин гэж дэвжээ байгуулаад. Тэгээд тэн чинь анх эхлээд хилчин юутай их Монголын хүчтэн дэвжээ даашгаа огш мөш цэрэн тогтох авраг. Тэгэл гарсан бохгүй юу. Тэгээд яалаа. Тэр үе чинь 4-ийн даваа амлж исэн юм. Тэгээд яасан чинь нэг өдөр цээ аврал ер нь болж л үгүй намайг дуудаал юм хийлгэн. Нэг гутлын юу янзлаах, тэрийг янзлаах, энийг янзлаах гэл. Тэгэл 30 өдөр чи энэ цол авах нэ. За. Гэдэг. Тэрийг ч одоо ерөөсө мэдж байгаа юм алгаа. Тэгээд яасан би хүнтэй гингүй байсан юм яасан. Тэгээд Ганбаатар аслаа хин хоёр, Эрдэнэцэн хоёр. Бид нэг уулан дээр гарлаа тэр алхаад. Тэгсэн чи энэ жил юу бодож байна? Дүү гэлдэг. Энэ жил надад бодсоос юу яах вэ? Зүгээр сайхан барилт. Гэлдэг. Тэгэл өнгөрсөн байхгүй. Тэгэл наадан болол наадан дээр чи би чи 3-ын даваад нөгөө хинийх ичхгүй юу? Шархуугийн лавсар. Тэг ховдын. Ховдын. Тэр үедээ сайн байсан. Мундаг байсан шүү дээ. Лавсар начин чи. Лавсар начин чи мундаг байлгах юм. Тэгээ тэрийг хийцсэн юм аа. Тэгсэн чил манайхны чи юу шал өөр болол явчихсан. Ужигнаа явцсан. 3 давчлаа. Их Монголын хүчтэн дэвжээ. Эхнийхээ жилд наадмын хэлцэн бэлтгэл гарсан. Бас нэг золтонтой болж бодлого байгаа л байлгүй тий. Тэгээд яасан чинь ган хоёрч чинь аслан ган хоёрч чинь бас хэд дээр 2 дээр очлоо яалаа. Манай одоо талигач. Тий. Тэгэл яасан тэгэл ер нь би л 3 давсан байлгүй дээ. Тэгсэн чинь ерөөсөө бужигналдаа явцсан. Тэгээд намайг чи би юу яач чи 4-ийн даваа аргалчих гэдэг. Би яаж аргалах вэ? Чадахгүй чи. Тэгээд яасан чи энэ манай хин Жамбур Баты 2 төвчөөх чи миний ард сууж байгаа байхгүй юу? Төвчөөх өдөр чи нэг сум шүү дээ. Тий. Тэгсэн чи төвчөөх чи төвчөөх хэлдэг гэдэг юм. Тэгээ би хэлж чадахгүй би хүнд юм хэлж чаддгүй юу юм. Тэгсэн чи тэгээд жагаад Баты начин Жамбур 2 л хилээч гэлдэг. Тэгсэн чинь би тэгэл эргэж хараа хэллээ. Та 4 дээр намайг авчих юм уу? Төвчөөхаа гэсэн чи. Иртгийлэхгүй гэсэн чи. Би хүн аавна гэж хэлсэн. За. Оройч. Дөрж утыг аавна гэж хэлсэн. Гэтэгч. За тэгээ өнгөрчлөө. Тэгэл орчихсон бохгүй би. Яавал яг гэж бодвол. Тэгсэн чи Эрдэнэцэн ам авчаад ирэхгүй юу? Тэгсэн чи Эрдэнэцэн чи битөр нөө шигшээ томт байсан. Надаа их сайн л да. Тэгээд Эрдэнэцэн авцсан. Тэгээд яасан бохгүй. Тэгэл 5 дээр цэрэн тогтохоор болол авал нутгийнхаа сайхан аваргаар. Улсын цолын уулзлангаар. Улсын цолын уулзлаас. Тэгээд бүр зүүнтэйчгүй ямар ч тооцоолоогүй байсан. Тий. Улсын цол авчлаа. Тэгээ яг 5 дээр 6 дээр цэрэн пунцэгт нэг докторуулдаг шүү дээ. Тий гэсэн. Тэгээд тэн дээр чинь очиод цэрэн пунцэгтээ барилдахгүй юу? Би зүрд нэг хайцсан бас. За. Тий. Тэгээ байжсэн чинь цэрэн пунцэгч юу ч хэлдэггүй. За. Нөгөөтг чинь. Зүгээр л дугуй барилдаад байгаа. Тэгсэн чинь
нөө давгааслын ирээл өгчөөч хүүхээ. Тэгэл багш чинь дуудаж тэгж ингэж гэл ерөөсөө тэгэл яг тэгж байж байгаа би онсон л да. Би тэр үед бол тунцгийн юм хэлсэн бол тэгэл өнгөрөөл өгч шүү дээ. Тэгээ үзэж байгаа чардаж жагаад унаа докторлохгүй юу. Тэр тийм болсон. Ер нь тэгээд та бол ер нь 6-ын даванд үндсэндээ бол хандсан байсан юм шүү дээ. Барилдах сэтгэл зүг нэг шазаатал үзье гэж бол дотроо бодоогүй юм шүү дээ. Хууль нөгч гэсэн бодолтой гарч байгаа юм чи яаж үүж гарах вэ дээ. Яг л тэгээд бас давал давчил гэж бодож шүү дээ. Бас шигшээ таад цуг хамт байлгүй авах тийм. Тэгэхээр чи жодоогийн шал. Тэр үед сумын авраг маань мэдээж тасарсан байсан. Тэгээд сумын авраг тэр жил үзүүлсэн шүү дээ. Тийм тэр жил үзүүлсэн. Тэрнээс хойш сумын аврагч 3 жил дараалал үзүүлдэг л. Тэгсэн багийн аврагтай үлдчих. Багийн аврагтай үлдэл. Тэгээ улсын цал аваад нутаг орондоо харьсан мэдээж. Тэгсэн. Бомбаяр. Бомбаяр. ТВ-с телевизийн бүхэн алдар нэвтрүүлгийн хамтран ажиллагч, сүүн соёлыг түгээгч Сүү хувьцаат компани. Сүү соёлыг түгээгч Миний Монголын Сүү хувьцаат компани. Сүү соёлыг түгээгч Миний Монголын Сүү хувьцаат компани. 98 он гэдэг чинь баг 30 жилийн өмнө шүү дээ. Одоо бол ингээд сайхан улсын цал авахаар мэдээж пүүс компани тий ивент итгэж нутаг орноос ингээд нэг сайхан шагнал урамшил юм бол бас илбэг болжээ. Тий. Тухайд та яг яаж мэлалгаж яв тэр талаараа нэг хуучлаач. Нууц биш бол. Тэр чи надад сумаас нэг мөр өгсөн. За. Мөр л өгчээсэн шүү дээ. Тий. Тэгээд би яг тэр би ч өөрөө тэр манай тэр жил өнгөрсөн баггүй юу надад юунаас өмнө. Наадмаас өмнө. Нэг он гараад өнгөрсөн. Тэгээд яаж яасан чинь би тэгээд яг одоо нэг бас нэг наадам хийгээд тэгжсэн. Түүнээс сум орон нутгаас өдрөл юу байхгүй нэг мөр харьяалагддаг компани байгаагүй. Байхгүй тий. Ер нь л яг л нэг тэр нэг жоохон юм өнчгөрөөл явжсэн шүү дээ. Тэгээд би одоо яг энэ дээрээс бодоод сууж яана л та. Та дараа жил 4 давсан. Тэг дараа жил 3 давсан. Дараа жил би 3 даваад цэй аврагч ган хоёгийг болгоно гэж. Зөв. Бас нутгийн бодлого яваад байна шүү дээ. Тэр аврагын зангидснаар л тэгэл явна шүү дээ. Авраг 4 дээр намайг авчиж байгаа юм тэгэл. Тэр үе чи бид нар чинь тэгж нэг үгнээс нь гарахгүй тэрийг ав гэвэл тэгэл ерөнхийдөө тэгэл аваад өгчдөг гэсэн шүү дээ. Одоо тэр энэ үндэсний бүхий юу чи одоо нэг 90 бинд орсон шүү дээ. Тий. Тэг чинь хурал мурал хийгээл одоо та нарын амжилт бол ерөөсөө ингээд хамаагүй гэж ярьжсэн байхгүй юу? Одоо энэс хойш давсан бүгчүүд одоо 5 давал ингээд дээрээ ирэмдлээж явна. Та нарын урд гарахгүй гэж тэгж ярьсан байхгүй юу? Тэгээд тийч чи яг тэр жилэл өөр болцсон шүү дээ. Шийдвэр өөрчлөлтөө. Тэгээ харин саяхнаас болсон баг шүү тий. Тэгсэн саяхнаас бас болсон. Би юу хэлэх гээд байна гэхээр та бас улсын навданд 2 жудаа дөрөв давж байсан тийм ээ. Начин цолоо батлах гэж одоо начны даванд 2 удаа дахиж гарсан. Жамбүр начин байна. Яг та нарын нэг үеийн уран барилдаанд. Ийм сайхан Өврангаа нутгаас 2 ийм сайхан уран барилдаантай нэг үеийн начингууд нөгөө нэг 6 залуу заантай яг нэг цаг үед барилдсан. Бас том барилдаанч биш жижиг заал танхим юм хүнд ер нь мэдээж амжилтнаас тэр хэд хурж барилдахгүй нь ойлгомжтой шүү дээ тийм ээ. Энэ 6 залуу заант ер нь хэр олон хинтээ нь олон барилдав. Энэ хэдтэйгээр ер нь яаж ямархуу харьцаатай барилджээ. Гэхдээ би чи өс 2 мөр чинь зааланд ганцны хаяасан шүү дээ. Сукотыг бол хаясан. Ган дохтыг хайж үзээгүй. Сумыг хайж үзээгүй. Ер нь эднэртэй барилдсан л да ганц нэг л барилцсан. Нэрчээ яаж хөрөх вэ? Танай үеийн хэдэн сайхан начингууд байна л да. Зүхэнсхэ Өврангаа начингууд гэлтгүү. Тэгэл яг л энэ 6 сайхан залуу зааны одоо нэг 7-8 жилийн хэд ч юм уу завсаргүй байлаа шүү дээ. Нэг бол багийн аварга мөнх эрдэнэ, нэг бол багийн аварга балжаа аварга. Тэгэл энэ 6 л ер нь шахаж байдаг. Энэ дотор чи за нэг дөхөж үздэг жам пөрүүлсэн баг. Тэг жам пөрүүл. Ер нь тийм шүү тий. Тий. Аваа өгөөтэй юу хайчдаг. Түүнээс бол устд нь бол байхгүй хөө. Манай гэрч чинь нэг шигшаагийн тамирч чинь юу байсан байхгүй. Одоо од гэрлч жамбач пүүжич яг нөө үндэсний бүхэл дагнаж чилээгөө. Тий. Яг нөө бэлтгэнээ дараал барилдаал тэгэл зааланд нэг одоо шудраг өмсөд өмсчөөл яг тийм 6 залуу заа гэдэг чинь үндсэндээ тухайн одоо сумья өсгөө ирчмэд одоо Ганбаатар багштай. Багш нь одоо яг ингэж бэлдэж чинь. Дээрээс нь ингээд үндэсний бүхний өдр чинь бүхэл ингээд
Нэг тусгаал үндэсний бүхэн бэлтгэлээд тустай нэг штангийн бэлтгэл эдгээр шаамхан орсон шүү дээ. Тэгээд тэднэр штангийн бэлтгэл үндэсний бүхэн бэлтгэл чөлөөтийн бэлтгэл зарим үед хайчны эдэрч. Одоо тэмцээнд орохгүй жил хайчдаг. Сухад гандахт хоёр энэ ирээ арч баяна аврал том их том ард том. Тэгээд чи яг чөлөөтөр барилах үедээ чөлөөтөр чөлөөтөө чинь чөлөөтөө барилахгүй үедээ үнцэд агнаа хий чинь штангаа хий чинь эдэр чи бүр яг ингэ төрөлдсөн тусгай бэлтгэлийн одоо цикл баацтай юм том юм төсөн байхгүй. Тухайд Батэрдэн авраг Балжийн авраг цэрэм өдөр чинь бас тухайд үндэсний бүхийнхаа бас энэ гурав ч бас хамтарсан бэлтгэлийгээд функцийгоос гарах гад энэ чинь нэлээд зүтгэж ирсэн. Гамбат ч юм бол өдөөнс эрэхтэй их авиастай трактор байж ирсэн гэдэг өндөр одоо нэг хавирдаг, морддаг, тесэрсэн нэг үндэсний бүхэл шууд дагнаж гадсан шүү дээ. Сүүлд нь ч одоо гэж явсан мэс үндэсний бүхэл шууд гадарсан байхгүй. Өөр төрөө юм бүхчүүдийг сайн мэдгүй байр давдаг шин. Тий. Ер нь бол зааланд гарна. Зааланд улсын наадамд сүүлд хамгийн сүүлд хизээ дөрөвд авчлаа бууж байгаа ч чинь. 2006 онд. Тий 6 онд дөрөвд өгөл. Тэгэл би ч тэрнээс шийдээд 7 оноос хойш баг барилдаагүй. Барилдаагүй. Тий. Тэгээ 20 жил болчихж байгаа юм шүү дээ, тий. Тий 100 жилээр 11 онд нэг барилдсан байна. За. Тий. Тэгээ Даваабатарт амлуулаад Арцагт амлуулаад тэгэл тэрнээс хойш болсон шүү дээ юм. Улсын наадам дими юм байна. Амлуулж ин гэ. 2 4 давхта 5 дээр хин 2 дунлаа. Баяр жавсан гандахт 2. Гандахт 2. Тэгээ тэр хоёртой гандахттай бол яасан юм уу? Хялаагаад бас. Гандахт ч 2 гар. Өндөр гамбаа хайдаг наадам чи юу вэ? Тэг өндөр гамбаа хайдаг чинь тэр чинь юу вэ? 6 он биш дээ. Тийм үү? Тийм. 6 он баг тийм. Олон бүх хөрөлдсөн тийм. Бүх хөрөлдсөн. Тэгэхэд бууж багш минь ерөнхийдөө үндэсний бөхөө боллоо. Саамжуудаа ч гэсэн нас бас жоохон одоо оргил амжилт үзүүлэх нас хэвүүлээ. Тэгээд багш засгалжуулагчийн албан шилжсэн үү? Ер нь самбаараа энэ манай юм шүү дээ. Азийн авт төрүүлсэн. 4 төрүүлсэн. Цагдаагийн дэлхийн авт төрүүлсэн. За. Бас явд 3 4 төрүүлсэн. Одоо Азийн авт 4, Улсын авт 4, дээрээс нь 95 онд цагдаагийн дэлхийн аргуулсан. Дэлхийн цамаас хошоо мөнгө аваад бас хүрэл авцсан. Энэ самбд бол энэ тултлаа амжилт гаргасан шүү дээ. Энэ ахаад төрүүлэх боломж байсан. Тэгээ өөрөө яг нэг миний хийлдгээр жоохон назгаа барилсан. Дээрээс нь манай 98 онд 96 онд бид чинь анх нэг жодо самб ингээд хамаагүй шавд ороод манай 96 онд улсын авт төрүүлжсэн. Тэгээ 98 онд төрүүлээд Азийн тоглолтод явж нэг хүрэл авчихсан бас нэг ярихгүй. Ер нь жодогоор манай Азийн тоглолт хүрлээд дэлхийн авт авсан шүү дээ Англид. Жодо бөхөр. Жодоор тэгээ сүүлд орсон юм уу би чинь. Тэгээ 96 онд анх хэлж нөгөө нэг хоёр самжууд холбооч нэгдэж орж болно гэд үү таалга нэгдсэн байхгүй. Тэгээ 96 онд ороод шууд төрүүлсэн хөө 78 төрүүлээд. Зөв. Тэгээ тэр үед чинь яг тэр үед олимпийн жил байсан юм. Тий. Тэгээ би чи яагаад яагаад тэр олимпийн ирэх болох тэмцээнд нь яваагүй юм? Хин явсан юм бэ? Гэрэл тод мод явсан санагдаад байна. Тэгвэл нэг шигшээ самбын шигшээ байсан байхгүй тэр үед. Тэгээ тэд нар багш нар чинь надад хэлээгүй юм уу? Одоо бодох нь нэр нь тийшээ нэг явж үзэж ирэх авчих гэсэн билүү гэж боддоо шүү дээ. Тий. Тухайн үед яг нэг халин болдоо 78 дэс нэмэл хаваагүй нар мандахгүй олимпиас медаль авах энэ үед одоо магадaltaй гэдэг тэдний голцоо явуулаадсан. Бас нэг улс орны зардал мөнгөс нэг олон тэгээд ч нэг школ тэр хэдийн маань уул школ нь яг жудаа. Тий. Тэр жигчлохоор самбос ороод ирсэн. Тий самбос ороод. Гэтэ тэр яг ирэх болох тэмцээнд явж исэн юм манайхаас. Болдным явж исэн байна. Болдным дөрж жот явсан байна. Гэрэл тотал 78 явсан санагдаад байна. Тийм. Битээний бодлохоор одоо самбукийн хамгийн одоо олон улсын төсөн харлампын нэмсэн бол тийм Балгараас битээр энэ орж үзээгүй шүү дээ. Битээр 90-ад оны тухайн самбын хамгийн шилдэг тамирчсан мөртлөө одоо харлампын амар тав тэмцсэн Балганы энэ үеэр явж үзээгүй. Дэлхийн авраг Азийн авраг дэлхийн цам 3 төвтэй барьсан баг тийм нөө зоригтой хэдэн тэмцээнд л явдаг гэсэн. Зардан голдохгүй. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. За манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа сүүн соёлыг дэлгэрүүлэгч сүү хувьцат компанийн хамт олонд баярлалаа. За пүүжог шиг хүмүүс бол ер нь хилчний пүүжэл гэж ярьдаг. Тэгэхээр энэ хилчийн спорт хараатай хизээ холбогдов. Түүнээс өмнө ер нь
Аль спорт хороо нийгэмдэгт харьяалагддаг байв? Энэ талаараа та нэг яриач. Одоо би шигшээ явагт байж байгаа л одоо хүч нийгэмлэгт 93 94 оноос явсан баггүй. Тэгээ хүчтэй байж байгаад 98 онд Хэлчний гэж анх Байгуулагдсан. Тийм клуб байгуулагдсан. Тэгээ тэр нөө юу яах чи Хэлчинд нөө дашчам зөвш хүчээс тэтгэвртэй гараад тэгээ тэр Хэлчинд хэлийн зэрэгт очиж Хэлчин клуб гэж байгуулсан юм тийм. Тэгээ Жампур бит хоёрыг юу яа. Тэр чи багийн авраг нөгөө манай хүчийн дарга байсан чинь. Багийн авраг бас би одоо 2 хүн авчирмаар байна. Энэ 2 шавьяал аваад юу гэт. Тэгээд багийн аврагч гэсэн тэгээ зөвшөөрөөд юу. За тэгвэл улсын авраг дуусгачих юу. Гэт. Улсын аврагт хүчээс орж иж юу. Тэгэж хүчээс улсын аврагт хамгийн сүүлд хүчний имлээс орол 98 онд төрүүлжсэн. Тэгээ жуудаагаар төрүүлэл. Тэгээ тэрний дараа л Хэлчинд очсон доо. Хэлчин ч одоо ийм том байгаа юм уу? Нэг анги дээр нэг 3 4 хүний орон тоотой 4 5 хүн тэгээ тийм л байсан баг. Анх. Тэгээ нэг ангийн юун дээр байдаг. Одоо бол Хэлчин чи юу вэ? Том спортоор Том спортоор орчлоо. Одоо 80 жилийн түүхтэй. 80 жилийн түүхтэй. Тий. Ер нь тэгээд 98 онд л одоо Хэлчин анги байгуулагдсан. Би манай Жудаг улсын явд алдраас орох гол үжсэн чинь манай алд чинь 3 жартаа болчихоо. Би тэгээ хамгийн анх нөө орох газар байхгүй Хэлчинд хойрол тэгээд Хэлчин клубыг байгуулах чаагаад мөнгө төлцсөн гэдэг Хэлчнээс анх одоо энэ Давос руу мэтэр ирж хоёулах нь оржсэн байхгүй. Тэгээд хоёулаа 98 онд Жудаг улсын явд хамгийн анхны хүлэмж болоо Хэлчний мэдээд авч ирсэн. Тэгэхэд Бүжи жамаа дээр чинь хүчээс ороод зөв хүчээс төрүүлээд тэгээд Дашка өгч одоо хамгийн анх дараа унлаад хамгийн анхны гишүүн жамаа Бүжийн хамб адих өдөр Хэлчээ спорт оноод хамгийн анхны тамирчсаар одоо олж ирсэн юм чинь суурийг тавьж ирсэн байх нь шүү. Тий, суурийг тавьж. 2 жилийн дараа бас сайхан дурсамжаараа суужлах тий. Хэлчинд ороод 30 жил болсон байна. Шавнар бэлдэж байгаа. За энэ шавнарынхаа талаар. За би чи одоо юу штэ. Хэлчинд ортон бол жудогийн дасгалжуулагчаар ажиллаж ирсэн. Тэгээ Хэлчинд байж жудоог бас үндэсний өхөрөө бас хийлгэл хөвгтүүд хийлгэл явдаг гэсэн л та. Тэгээ манай жудогийн анх Хэлч чи одоо 2008 онд тим орон тоон дээр очсон байхгүй. Тэгээ тэрнээс хойш бол манайх ч бас нэг 3 4 жудогийн тамирчинтэй л байсан. Одоо ч баг 10 20 тамирчинтай болсон. Тэгээ байж шиг байна. Тэгээд анх улсын аврагт ороод эрэгтэй баг маань төрүүлжсэн. Тэгээ манайх ер нь эхний 3 бас мултардаг юм. Тийм ээ тийм. Хэлчин бол том баг л та. Том баг. Тэгээд чин одоо бодоход Хэлчин байна. Одоо би чин үндэсний бөхөр юу их Монголын хүчтэн дивизэнд бас нэг хэдэн жил дасгалжуулагч ирсэн. Тэгээд их жил одоо энэ Бямбатхан чинь бол сумын цолгүй ирж жилээ одоо Бямбатхан чинь бол. Тий. Тэгээ байж байгаа над дээр чинь анх эхлээл тийм хөгд иржсэн их сайн давтдаг тийм. Барилдаа мэдхгүй шхуул. Тийм хөгдөөс. Тэгээ одоо бол сайхан болчих. Тэр наага бас байна тий. Тэр өөрөө тийм хүн зүтгэл сайтай хүн чинь. Тэгэлгүй яах. Тэгээ амархан дараа сайн мэднэ л тэр Бямбатханыг анх ямархуу залуу ирж ирснийг. Одоо тэгээ намайг Хэлчинд байх чи одоо тэр гант толгой анх эхлээл гантлог юу болсон юм бэ? Анхны цол авчихсан юм. Аймаг Арслан. Биш ээ. Юу улсын цол харцаг. Тий, тэр жил. Харцаг болчихсон. Тэгээ би чи 18 он хүртэл илүү дээ. За ерөнхийдөө миний ч одоо Хэлчээ спортоонд 2007 8 оноос 20 он хүртэл одоо багшилж авах хугацаа энэ утсаа Хэлчний одоо бүх тамирчтай амжилттай. Минээс толботой шүү дээ. Одоо Сумья Олимп тэгээд улсын аврагыг бол яриад явах үү топ хэдэн клуб нийгэмлэг ба шүү дээ. Алдар Хэлчин гээл тэгэл энэ болгон болоод мэдээж хөрөсөрийн начинтай минь холбоотой. Холбоотой. Тэр яг би тэр хүүхдүүдийг чи бас нэг одоо нэг амьдралд нь хүрчих гээл тэгэлгүй яах. Амжилт гаргуулчих гал. Амжилт гаргуул амьдрал баталгаатай бол. Тэгээ миний хажуу одоо ямар үндэсний бөхөр өөрөнгө багшлаад багшиж авах хугацаанд одоо ямарсан Бямбатхан шавын төрүүлээ. Арслангаавыг одоо
найзын багшилж байгаа хоорондоос төрүүллээ. Өөрөнгөөс нэдэ олон цолтонгод төрсөн байхаа тий. Тэглгүй яах вэ? Зөндөө төрсөн. Аслангаа хоёр битэр чинь юу байхгүй юу? Хамт одоо нэг нь дарга цэргээр хамт би цэрэг нь болоод Аслангаа хоёр чинь дарга нь болоо явж ирсэн байхгүй. Тэгээ битэр 4 жил ажиллалуу да. Тэгээ хоёулаа ажлаа хүлээлгээд өгчээсэн. Санчирт. Тэгээ манайхан зүгүр хангаач бас сахаас олон хөхтэй. Тийм. Бүхэн бас л голомт газар шүү дээ. Тэгээ одоо энэ үүр хангаагаас дуудахгүй гарч ирэх хэлбэл үү. Тэглгүй яах вэ? Тэгээ одоо яач юм чи. Юу хайчих вэ гэсэ тий. Миний найз нэг ганц асуулт одоо нэг Жамбүртэй нэг танилж ирсэн төхөөд шүү дээ. Нэг онгоцны буудалтай тэрийг нэг гой нэг яриад тэрийг нэг Жамбүртэй нэг анхны хараад нэг тэр тохоо нэг 90 оны тусан ч гоё ярьдаа нэг. Тэр ч одоо юу вэ? Одоо жайм уурлах байлгүй дээ. Юу уурлах вэ за. Өдөр чи яг нэг өвөр хангаад би ч өвөр хангаад сурч ирсэн бохгүй юу? 9 дугаар ангид. Тэгээ нэг өдөр явахгүй намар онгоцны буудалд очлоо. Тэгсэн чинь нэг хэдэн хөвөнтэй дээлтэй нөхдөө сууж гинэ. Тэр онгоцны гуанзан дотор нь. Тэгээ яг гуанзных нь жүн билет авдаг байхгүй. Онгоцны билет. Тэгээ би сум явах гээд. Тэгээ нөө ТМС-ийн юм бодохгүй юу би чи. Атманаад. Тийм ТМС-ийн атм тэр үе чинь тэгээ атм ихтэй л шүү дээ. Тэгэл яаж эдгээр одоо мөнгө төрөх гоох болоо гэж удаал байжсэн чинь нөгөө том борч босоод ирлээ шүү. За баараг байхгүй. Гэж удаа. Дээр үтгэндээ. За хэд гэж алт юм бол та гэж удаа. Тэгсэн чи ирэнгүүртээ аха хужирт явах билет хийд гэж जैन. Нөгөө хатан гэж бодсон том борч тий. Тэгж анхудаа таарчсан. Тэрнээс хойш битэр Жамбүр битэр юу салсангүй шүү. Тэглгүй яах вэ? Жамбүр бүрсэрэнгээл. Тий. Одоо битэр чи 10 дугаар ангид тэгээд хэдхэн хоногийн дараа би буцаад ирсэн. Нөгөө хөвч доктор байранд ирсэн. Миний хажуу дороо яваад доотлын ангид ирсэн байж. Тий. Тэгээд тэрнээс ёстой салааг. Өвөр төрөндөө л орсон. Олон жил сайхан нөхөрсөн. Жаван чинь бол зааны ирэмтэй начин шүү. Тийм ээ. Одоо тэр үед чинь болгоцсон зэрэг тэр насан жаргал гэдэг багш шүү дээ. Тийм насаа багш. Тэр чинь одоо сумдаас ингээд нэг гайгүй тийм би хаатай бүх болгомо ихтэй хүмүүсийг авчирдаг гэсэн үг юм. Тэгээд авчираа нөгөө доктор байранд суулгана. Тэгээд доктор байранд суу тэр үед чинь одоо бид нар чинь бас нэглээ олон хүмүүстэйсэн шүү. Доктор Жамбүр байна. Одоо аймгийн цолтой бас зөндөө байна. Тэгээ Баян Билэг, Гамбат гэд сууд. Тэр олон сайхан аав хүүхдүүдийг бас нэг бүх болгочи олонний цах төрөгчийл гэж насаа багш мөн зүтгэж явсан. Тийм шүү дээ. Сүүлд 2000 он гарсаар бас манай дарханд насаа багш мөн очиж. Тэгээд одоо энэ олон сайхан барилддаг залуучуудыг бас нэг гэрт байлгаж бас тэгж ажиллаж исэн шүү. Багш гэснээс сайхан үеийн багш нарын хадлаар. Тийм. Ямар багш нараар яаж дамжиж яаж яав бас талархсан сэтгэл байвал тэрийгэ хэлээ таа. Тэгээ. Одоо би чи их олон багштай. Анх эхлээл одоо манай тэр эхнийхэн одоо тэр хүүхдийн одоо сексэнд анх эхэлж орж байгаа тэр Ваасан сүрэн багш гээд байсан байна. Тэгээ дараа насаа багш. Тэгээ шигшээ багш ирэхэд одоо чанар багш. Пүр уучраа багш. Тэгээд хоёр сайхан багш үлгийдчихсэн. Тэгээ тэр хоёр багшийн юугаар л удирдлагаар 7-8 жил явсан төө. Тэгээд юунд ороод одоо хүчит ороод даашгаа багш. Даашгаа багштай бол олон жил болчих. Салсангүй л явж. Одоо тэг чинь Жамбүр начин бол одоо бид тэр 10 жилээсээ явбал би ч урд нь ирээд. Тэгээд Жамаа чинь 10 төгсөөд бас шигшээд яваад ирчих واخхой. Тэгээд бид тэр бол ёстой үдий бол салаагүй л явчихна. Найз зөвлөж бас багш. Тийм багш. Тэгэл явчихна те. Багш нартай бол одоо баярлалаа явах үдий зэрэгтэй болгож өгсөнд. Одоо багштай багш минь гэр бүлээ та танилцсан байж. Гэр бүл манай нутгийн хүн байгаа. Тийм нутгийн маань гэдэг. Одоо би чинь 4 хүүхэдтэй. Бацээтэй. Хүүхдүүд маань спорт. Хүүхдүүд маань бас зүгээр ахгүй. Одоо манай нэг хүүхд том хүүхд барилдах гал барилдал байгаа шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Ер нь бол мэдж байгаа л да. Тэгээд бас өөрөө бэлтгэл сайн хийхгүй мө. Одоо чи яах вэ? Чи орчин арай өөр биш. Тийм орчин өөр. Халуун гэрт палантаа 0 виз чинь хоолн бэлэн байна гэдэг шиг нөгөө яг хоо залуучууд тэгж л ярьж байгаа юм л да. Хүнийг орчин бүх болгоод юм аа.
бас жоохон хатуу ширүүн тийм ээ. Тийм. Эсвэл нэг жоохон зориг тавих ч юм уу, эсвэл жоохон ядуу зүдүү байх ч юм уу. Тийм зоригноос бол нөгөө бүх болох хүсэл тэмүүлэл нь илүү оргилдог юм аа. Яг буруу биш л те одоо нэг хүмүүсийн буруу биш. Одоо тэгээд ингээд сайхан зөөлөн орон дээр хандлаа унтчаад босчроо сунаагаад янз бүрийн хоол идээд хичээл сургуультай яваад ирж байгаа хүмүүсд нэг өөр илүү дутуу бүр нэг бүр тултал сонирхолтой биш бол бас өөр илүүтэй юм бодогдох нь баг болов тийм ээ. Тэр үед чинь хоол ундгүй нэгдэлээ. Тий, тэр үед чинь тэгээд яг зориг нь тодорхой юм чи бүхэл болно гэдэг бүр зорьцсон. Одоо тэгж бүх болж хатуу ширийн спорт руу орох уу гэдэг нь зөвхөн нэг бол их дуртай, нэг бол их зоригтой тийм хүүхдүүдэд үйлчлэн өгөхөөс биш. Яг жирийн ингээд өөр мэрэгжил судлах тийм хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд бүх рүү тэгж орохгүй. Одоо тийм нэг бол бүр миний түрүүний хэлдэг шиг амьдрал нь өөрөө бүр чиглэх юм бол нэг зорж болж тийм ээ. За бидний болохоор би наги цэгээд битэр явдаг гэсэн, Жэми Фужиг явдаг гэсэн. Одоо битэрийн хөдөл айгу зөөлөө. Одоо Жэмбүр цэгээр явдаг нэг төмөр шиг хатууд нэг байгалийн тэм нэг одоо жудогийн жилэндээ манай самбайч нэг Жэмбүр цэгээр ч тийм хатуу өнгөж ерөөсөө манай самбайд байхгүй тий. Зүгээр байгалаас тийм бяртай байгалийн хүүхдүүд төмөр шиг. Битэр бол нэг эрдээ шиг зөөл хоёр юм. Тэгээ найзаас асуухад би юу нэг штанг амьдралж үзэв. Төмөрч таахгүй. Түүж ер нь штанг найлт хийжсэн ер нь. Би ер нь штанг бараг хийж үзэв шүү дээ. Мөнгөрд нь насалтай нэг шүгшээгээ багшил сүултээ. Тэгтэл нэг сар хийсэн бохоо. Сар. Ер нь тийм баг. Хүний биеийн физиологийн онцлог, барилдааны онцлог юм ин хараад бидний үе чинь бас нэг тийм харагдаад байна л. Штанг хийдэг хүн ховор байсан шүү дээ. Байхгүй, бараг байхгүй. Багийн аваргал байсан. Багийн аваргал хийдэг байсан. Одоо 6 залуунд сумын өсгөө одод бүгд идэх үсэдэр. Тэгээ энэ ч юм бол арай сүүлд гарч ирэх гэдэг. Тэгээд яасан чи үндэс рүү орж ирсэн хойно. Бацорог байна. Мягмарсан байна. Тэ эдгээр чинь бол штанг хийдэг байсан. Өвгөн богшоо суурн тэ. Ер нь энэ хэдийн үеэс л штанг гэж юм үүслээ. Одоо бол 98 моноос л эхэлж ирсэн. Одоо бол штанг бол барилдахгүй болчлоо. 7 хоногийн баг 3 өдөр заримдаа хийж штэ. Одоо бол ер нь штанг нэлээд бүхэн амжилтын баг 50% эзэлж штэ. Энэ зөв. Энэ яг хөтэ одоо яг дөрвөндөл захирагдаад штэ ер нь бол. Тийм бай тээ. Тэгтээ бас нэг үе бодоход нөгөө сонгооны барьц гайг болчиход штэ бас. Би хаа бас арай дээр болж шүү. Одоо ч хэдэн жилийн өмнө штанг хийчихэл зүгээр зүгтааж байгаа л нөгөө барьц сонгоо хийх гэдэг байсан шүү дээ тий. Одоо бол арай өөр болоод тах шиг. Барилдаа гараад тах шиг. Начин маань эсэг хөлийн цэцсэн үү? Гүү би хөлийн цэц юусоо хийж. Нэг хоёр гараагүй лөө. Гүү. Таныг бас. Хийл хийдэг би тэр шиг. Одон шавтай хүнч тэгээ бас хөлийн цэцмэс хийхэд зовлонтой байд юм шиг юм аа. Шавнар нэг барилдаг болохоор тэднийхээ талд орох хэцүү. Ойлгох хэцүү. Одоо би нэчд хаана багшлаад хинтэд багшилж байгаа гэлөө. Хинтээ юун дээр чи одоо хаана хинтээ аврал хэмжээнд дээр багшилж байна уу? Одоо 3 жил болж байна. Одоо хаана хинтээ аврал гэж чи бас сайхан бөхчүүт юм уу? Тэгээд цөөхөн байсан. Одоо бол залуучууд бол зөндөө болж штэ. Нэгдэл цайтай байдаг. Тэглгүй яах вэ? Ер нь бүх төрөө дагна гэдэг шиг төр бас тэр тал руугаа байна. Байна. Бөхчүүд бас обоогоос ихсүүлээ зөндөө сайхан одоо алтан цааж байна. Баларх гэл гоё гарч ирж шүү тийм ээ. Аслангууд бас байх шиг байна. Аслангууд зөндөө гоё. Манайх чи тэг энэ жил одоо отхон төгссөн улсын цол авлаа. Бас бусдууд нь сайн барилцсан. Тэглгүй яах вэ? Таны бас ажлын үзүүлэлт амжилтаас гарч л ирж байгаа юм. Тийм яах вэ? Энэ бүх барилдах энэ олон жилийн хугацаанд мэдээж олон сайхан багш нар, олон сайхан найз нөхөд, олон сайхан хүмүүстэй л энэ цаг мөчид эд залуу настай амжилт гаргаж үдийг хүртэл яваа баг. Энэ хугацаанд мэдээж бас тусал дэмжиж байсан олон сайхан хүмүүс байгаа байлгүй. Нутаг орон бүс компани. Энэ улсуудад ер нь юу гэж хэлмээр санагдав. Обвис одоо юу одоо бүгдөөрэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ яагаад гэсэн нэг юу байхгүй л дээ. Ерөнхийдөө нэг бор зүрхээрээ шахуу явсан шүү дээ. Тий. Одоо тэг хүчийнхэн тим чиглэлийн хүмүүс бас байна. Тий. Хүчийнхэн байгууллага тий. Тэд нартай л баярлж байгаа. Чи байгууллагаар барьж илөө? Гүү шүү дээ би ч бүрг. Байгууллага байх зүгээр л байгууллагч байх бүс компани тий ивент. Ягаад би энийг ярих дуртай вэ гэхээр хүмүүсээс бас энийг ингээд талархсан сэтгэлийг хэлүүлэх дуртай вэ гэхээр энэ үндэсний бүхийн спортод одоо энэ байгаа
одоо энэ том компаниуд, нутаг орны жижигч бай. Том жижиг ерөөсөө хамаа байхгүй. Тухайн бүхийг дэмжиж байгаа энэ пүүс компаниуд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ үндэсний бүхний спортыг одоо ингээд авч үлдэхэд бас улам цааш нь хөгжүүлэхэд маш том хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа тийм ээ. Өөрсдөө эднэрээр бас маркетинг хийж байгаа. Гэхдээ үндэсний бүх гэдэг энэ том зургаар нь харах юм бол энэ үндэсний бүхний спортод энэ хэдэн пүүс компани үндэсний өв соёлдоо дуртай энэ байгууллагууд бол асар их хөрөнгө оруулж байгаа. Тэгээд одоо энийг мэдээж манай бүгчүүд нь зүгээр л ойлгодог баг. Зарим 2-3 газар дамжуул цалинжиж гин гэж бол тэр хин хамаатай. Тийм тэр хийж амаагүй шүү. Ер нь хамгийн анх үндэсний бүх одоо энэ миний мэдхийн Сүхбат тавар буян компани бүхэл гарч ирсэн. Ерөөс өмнө би сайн мэдхгүй Батар намаар хамгийн анх л одоо энэ буян компани тийм баг шүү. Эрдлийн буян компаниар чинь залуу Монгол лөө. Тэр залуу бол газарчин ч илүү тийм. Юу лээ? Баг явж өстой хүч аврагтай сургууль хоёроос өөр юм байхгүй. Тийм. Ер нь тэгж гарч сүнсэс нэг манай элбэгчийн хотч гэж барилж ирсэн. Сүүл тэгэл одоо сүнсний нэг өөр олон бай мэдхгүй одоо. Яг тэр тэднэрээр эхлээл одоо энэ сумья эрдэл энэ Сүхбат дээр ихтэл компани нэртэй болсон шүү дээ. Түүнсний одоо нэг 2000 он 90 хэд оноос эхлээл 90 оны сүүлээс л эхэлсэн баг шүү юм тий. Энэ өвчин бол. Тий. Энэ гэхдээ сайн жишг гэж би бодлоо. Сайн жишг шүү дээ. ТВ-с телевизийн бүхий алдар нэвтрүүлгийн хамтран ажиллагч, сүүн соёлыг түгээгч Сүү хувьцаат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын Сүү хувьцаат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын Сүү хувьцаат компани. За бас нэг шүүмжлээд ярьчмаар ганц хоёр юм байна. Тантай бас хуваалцъя гэж бодож байна. Одоо сүүлийн үеийн нэг хитрхи их юм чөлөөт сошиал орчин бас энэ бүхий хитрхи хөндлөнгөө шүүгээд байна. Тийм ээ? Одоо яг юу гэж асуух гээд байна. Жишээ нь саяхан одоо ингээл бүх бол дулааны спорт мөн биш, жудаг, наан цаана гэдэг юм яриа л юм. Бүх бол дулааны спорт эцтэй. Бүх чинь дулааны спорт шүү Тий. дээ. Спорт гэхээс илүү бас өв соёл. Өв соёл. Тий. Тэгээ бүгдийн зэрэгцүүлж байгаа мэдээж амжилт тэр алдар нэрний араас тэр чинь бүтэн жил бэлтгэл хийсэн улсууд хам хүчээрэл барилдах нь тодорхой үстэй тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ дээр манай үзэгчид бас нэг жоохон ганц нэг маажих барих тэгэл нэг ганц нэг хүн дээр одоо фокуслаад ингээл юм яриад л байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна? Тэр маажих барих бол бидний үед бол тэр байтугай байсан. Байтугай шүү дээ тэр байтугай. Тийм. Маажих тэр буруу халах одоо тэр чи одоо харин буруу халж дээр үчин тэр камер авах гэж буруу халаад авна шүү дээ. Тийм. Тэг чи одоо бол жоох юм болохт л жигтэйгээ сенсацлаад байгаа шүү дээ. Харин тийм ээ. Тэр бол бас утгагүй л гоё юм. Тийм. Энийг бол хэдүүлээ хаанаа бодгол хэрэгтэй юм. Тийм бодгол хэрэгтэй. Өдөр чинь нийтрэхгүй бол босоо явуучул яах юм. Тийм шүү дээ. Дутуу унгач бол. Санаатай яаж байгаа ш. Нийтрээд тавихтаа бол чанхан тавьж бас болно шүү дээ. Болно. Тэр бол тухайн яг 50 оноо дахиж өндөж ирээ дахиад дарж болохгүй шүү дээ. Ер нь бол тийм. Таны үед ч муу арслан чинь нэлээд жигнэдэг байлаа. Муу арслан чинь жигнэлгүй яах вэ? Жигнүүлж яв. Гөө муу арслан намайг бол гайгүй гэж. Намайг бол гайгүй шүү дээ тэр чинь. Бас жигнэхгүй шүү дээ. Тэр чинь хахтуу хоёр байсан чинь. Тэгээ жигнэхүүнээ жигнэлгүй яах тэр чинь. Тэгвэл хамгийн гол нь одоо илт бас болохгүй л дээ. Илт бэлтгэх маягтай тийм ээ. Одоо ойч дээр нь нэдэрч унаа дахиад босгоор дахиад нэдэрдэг ч юм уу. Тийм юм бол байж болохгүй шүү дээ. Балансыг сайхан хадгалаад тэнцвүүлээд явах хэрэгтэй тийм ээ. Тэнцвүүлээд явах хэрэгтэй. Тэрнээс биш яг тэр нэдэрж байгаа хүн муу биш, нэдрүүлж байгаа нь сайн биш шүү дээ. Тэр чинь тухай тэмцэл явж байна тийм ээ. Босоод ирүүл яах юм тэр чинь. Тийм. Одоо энэ залуучуудын одоо биний үед би яг өөрөөр жишээ авъя л да. Одоо би залуу хөх байхдаа аймгийн цолтой, улсын цолтой хүнийг хараад ингээ хавлаас баг мөрөх нь холгүй дуудаад юм яриул намайг тоож ийн гэж баярлдаг. Ийм байлаа. Сүүлийн үед нэг жоохон сүүмжлэлтэй хандаад байгаа нь энэ залуучууд ахмадуудаа жоохон танихаа байж, мэдлэхээ байж энэ бас үндэсний бүхий өв соёл жоохон бас нэг байх ёстой зүйл алдагдах гад байна гэж байна. Таны хувьд тийм анзаар гэж байна. Анзаар гэдэг байх. Тэр чинь одоо ер нь бол байна шүү дээ. Одоо чинь бараг л дээдлээ танихаа байцсан шүү дээ. Бидний үед чинь бол юу ярьж байгаа тэр чинь. Ирэмб гэдэг чинь өстой нэр гайхалтай байл шүү дээ. Одоо бол бас л муудал юм. Одоо яг энэ ирэмбэн тийм болж байгаа. Хүүхдүүд нь одоо нэг залуучууд бол бас л өөрийнхөө л болцсон шүү дээ.
Тэгэхээр ч дараа. Тэгэхээр бол яг хоёр нь давчхандаа бол энэ өв соёл бол бас хамаагүй бас оролдоод халдаад иж болохгүй юм. Тэрийг чинь дагаад бас юм ч гэсэн өөрчлөгдөх гээд байна. Тий. Одоо нас гэж хөндлөхөө байсан шүү дээ. Дээр үч одоо бид ч одоо ах нарынхаа курт кимоногоол тэр задуушнуугаагаал тэгэл ер нь тэгэл 90-ээр доороосоо хөдлөн шүү. Түнс нэг одоо хамаагүй уушаас одоо шин жоохон бас 90 жоохон алхны алдаж байна. Ер нь үндэсний бөхч одоо 2095-аас 2000 он ари өөр 2000-аас 2005 он чи ари өөр барилданд өөр болоод байна шүү дээ. Одоо штанг суурилсан те. Нэг бол одоо нэг жин нэмсэн. Одоо бол жингийн хэрэг байхгүй шүү дээ. Одоо нэг цайрцгаа зөөад одоо ч бас сонгооны барьцнууд ч өөрчлөгчлөө те. Хурд цэцэрлэгчийн барилдаа. Ер нь бол нэг 5 жилээр үндэсний бүхэн барилдаанд би бол яг өөрчлөгч чинь те. Барилдааны барьц барилдаа ер нь жоохон ер нь бол нэг барьц сонгоод л одоо өнөөдрийн бодлого ерөнхийдөө их боломжтой мэрэгжлийн төвшөнд нэлээд очиж бүр нэлээд том очсон байна шүү дээ батлаа. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Өнөөдөр тэгээд та хоёртойгоо сайхан хууч хөрөө сууж ийн. Нэвтрүүлэг маань ч ерөнхийдөө бас цаг нартай өндөрлөх тийшээ хандж байна. Бүгд начин маань одоо энэ залуучууд ялангуяа бүхий спортыг сонирхож байгаа, эхэлж байгаа энэ дүүнертэй хандаж ирнэ. Тамирчин хүн, бүх хүн юуг л эрхэмлж явуул бас нэг үлзийтэй өдөө гэдэг иймэрхүү сургаал маягийн зүйл. Юу хэлэх вэ? Одоо яг барилж байгаа хүүхд бол одоо яг нэг зориг тавих хэрэгтэй байна. Тэгээ сахилга бат хамгийн чухал. Маш зөв. Тий. Тэгээ одоо ахцхан хөндлөх. Тийм бие биенээ танихгүй заавал том цолтой хүн бүр нэг ёслоод өнгөрөхөд юу нь болохгүй байх вэ? Юу унчих уу гэж. Юу унчих уу? Тэр мөрөчийг их шалтгаалж шүү дээ. Тэгээ нөгөө том цолтой усууд нь ч гэсэн хай чи юм гээл инки биш дээ одоо би хүүхдүүд чинь залуучууд чинь том цолтой бол би л гэсэн байтай. Ер нь бол тэгээ тэр нэг жоохон хүүхдүүдийг чинь бас нэг загнаж магнах. Тэр чинь бас л нөгөөдөл чинь том бол бас л том цол авсныхан дараа тийм л маягтай болно шүү дээ. Бас том цолтой усууд бас өөрсдөө бас жоохон бас анхаарах хэрэгтэй гэж юу. Зөв. За тэгээд маш сайхан ярилцлага өрнүүллээ. Хоёр багштай маш их баярлалаа. Манай ТV-с телевизийн бүхэн алдар нэвтрүүлэг үндэсний өв соёлыг түгэж байгаа. Үндэсний манлай үйлдвэрлэгч энэ сүү хувьцат компани маань сүүн соёлыг түгэх гэдэг юуратай ажиллаж байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийн бас хүнд зочтой бид бүхэн бас энэ сайхан нэр хүндтэй компанийнхаа гарын бэлгийг гардуулдаг боломжтой. Ингээд баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн хоёр багштай маш их баярлалаа. Цаашдынх нь ажил амьдрал бас сүү шиг цагаан байх болтугай гэж хүсэн өрөөё. Баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм мөндөд үзэгчдээ ТV-с телевизийн бүхэн алдар нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөө. Та бүхэнтэй дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяр таа.